Өнөөдрийн бүтээлээр багш та нартайгаа туулаа хийн хөөхтүүдээ. За тэгэхээр ийм хөөрхөн ягаан туулаа хийхээр багш нь шавраа сонгож авлаа. За энэ хоёр өнгө бол арай өөр агааз. Нэг нь тод, нэг нь бүдэг. За тэгээ жижигхэн хар нүд хийх. За ийм 3 өнгийн шавар байхад бид нар яах нь өнөөдрийн туулаагаа хийх нь. За нэгдүгээрт энэ тасалж аваад нэг хэсгийг. За тэгээ сайхан бөөрийн хийлнэ. За гарынхаа алган дотор сайхан бөөрийн хийлөөд. За ингээ сайхан бөөрийн хийлчлөө те. За энэ бөөрийн хийлсэн дээр одоо яах вэ гэхээр за ийм багш нь бол энийг ингээ сайхан нүх гаргаад за энэ хоёрынхаа хажууд арай зайтай арай дутуухан шиг бас хэлбэр гаргаад өгнө. За ингээд болцсон. За энэ маань юу гэхээр энэ маань туулааны хөл юм байгаа хөөхтүүдээ. За ингээд хөлөө хийчлээ бид нар. За одоо толгоогоо хийх учраас энэсээ чүд жоохон том хонг. За аваад за мөн сайхан гартаа бөөрийн килэн дэхтэй энэ одоо жоохон зөөвөндөө хэлбэртэй болгоод хэлбэртэй болчлаа тийм ээ. Энийгээ бодвол жоохон зөөвөндөө жоохон мөртөвтөр. За энэ дээр одоо энэ арай тод өнгөөрөө хамар хийн хөөхтүүдээ. За ингээд хамар маань болчлоо тийм ээ. За одоо хар шавраараа нүд хийн. Хар шавраараа. За ийм зүйлэн дээр эргүүлэхээр хөрхөн дууруу болоод байгаа шүү. Шахан алган дээр болохоор олигтой болохгүйсэн хэрнээ ингээ. За одоо За энэ хоёр адилхан зүйл маань юу вэ? Чихийг хийх гэж байна тийм ээ багш нь. За хоёр чихээ дөрвөлжлөөд суурийг сайн тогтоож өхийн тулд дөрвөлжлөөд за тэгээд за энэ хоёроо тогтоож өгтөө одоо харин бид нэр чигчлүүр ашиглах хөөхтүүдээ. Тэгэхгүй бол одоо энэ хоёр маань хатцсан учраас наалтахгүй баг. Чигчлүүрээ сайхан
голдуур нь хувааж өгөөд за тэгээд ингээд сайхан голдуур натгаад энэ дээрээ за ийм хөрхөн бүчин тулаага хийчлээ тийм үсэнд нь гоё сарнай цэцэг хийж өгье. За. За ингэ сайхан. Тэгээ сарнай цэцгээр гоёсон хөрхөн тулаага хийчлээ тийм ээ.